Миний 2 дахь дугаар, 2 дахь подкаст манай сэтгэл зүйн магистрийн ангийн найз дүү маань наман оролцож байна. За магистр гэж хоёлаа магистрийн нэг ангиас орж ирсэн. Тэрээс шүү дээ юунд сураад яваад байна. Хаавар юу гэдэг сонин сайхан юм. Зээ магистраа төгсчөөд би чинь одоо доктортой суралцж байгаа докторант. Тэгээд магистр төгссөний дараа нөгөө сэтгэл зүйч болох юм чинь нарийсах, мэрэгших нэг шаардлагатай болж эхэлж байгаа. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчээр ажилладаг. Тэгэхээр надад юу хэрэгтэй байсан бэ гэхээр би хүүхдүүдтэй хэрхэн яаж ажиллах вэ гэдэг арга зүй төлхөө хэрэгтэй байсан. Тэгээд Оросд онлайнаар суралцах боломжтой тийм курсэд суугаад тэгээд энэ болохоор нейрофитнес заах багшлах арга зүйчээр төгссөн. Тэр нь болохоор хүний тархины хөгжлийг судлангаа давхар тархины дасгал хийлгдэг. Тэгээд дасгалаараа 8 настай хүүхдээс 80 настай хүнтэй ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл донтолтоос, сэтгэл хөдлөлөөс, стрессээс одоо энэ дасгалуудаар ангижрах боломжтой тийм шин одоо 21-р зуунд гарч ирж байгаа шинжлэх ухаанд суралцсан. Одоогийн хүмүүс ийм айхтар. Ямар мундаг. Өнөөдөр хоёулаа айгу сонирхолтой сэдвээр ярилцъя гэж. За. Бодсон, тохирсон тий. Өөрийгөө хайрлах гэдэг ба шүү дээ тий. Өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлах гэж яг юу вэ? Өөрийгөө хайрлах гэдэг чи одоо би одоо нэг юм маникюрт ороод тий. Нэг юм гоё үнэтэй өнөртөө бас түрхээл тэрийг одоо би өөрийгөө хайрлах гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд одоо магадгүй бүсгүүчүүд октод хэлжээж магадгүй тий. Тэгэнгუთ яг сэтгэл зүйн хувьд өөрийгөө хайрлах гэхээр юу вэ? Энэ талаар ойлголт өгвөл. За миний сурж мэдснээр ойлгож байгаагаар бол өөрийгөө хайрлах гэдэг чинь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм байна л гэж. Хүний хамгийн их шүүмжилдэг, дорд үздэг, хүнийг хамгийн их зовоодог хүн чинь ерөөсөө хөөрөл юм байна. Тэгээ хүн өөртөө таалагдахгүй байгаад өөрийнхөө сул тал гэж боддог юм илүү дөвөлт юм байна л да. Хүнээс нөө шүүмжлэл авахтаа ч гэсэн өөрийгөө хайрладаг хүн аюу эмзэр хүлээж авдаг гинэ. Яад вэ гэсэн чинь энэ чинь болохгүй байх, тэр юм чинь болохгүй байх, энэ зүйл чинь ингээд таалагдсангүй гэд хөв хүнлүүнд биш нөгөө үйлдэл дээр нь шүүмжилж байгаа үед ч хүртэл нөгөө нэрээ би тэгээд байгаа юм байна гэж бодхоос илүүтэй тэр намайг тэгчлээ гэд тэр харилцаагаа ингээд дуусгах ч гэдэм үү. Ийм одоо циклд ороо явчих тийм ээ. Яагаад вэ гэсэн чинь угаасаа та тэр одоо өөртөө байхгүй байгаа зүйлээ, өөрийнхөө чаддгүй зүйлээ нөгөө харилцаж байгаа хүндээ их ойлгомжтой тодорхойгоор харуулж идэг. Тэгээд ертөнц бол та өөрөө л гэж хэлнэхтэй. Өөрөөр хэлбэл бид нэр өдрийн одоо 24 цагийн 8 цагт нь унтчаад үлдсэн 16 цагт нь юмсыг дандаа ингэж гаднаас нь хардаг. Өнөөдөр одоо чинь би бол өөрийгөө ингэ харж чадахгүй таныг харж байгаа. Тэгээ энэ өөрөөг ингэж харж байгаа. Би өөрийгөө харахгүй ирнэ дандаа гадны иргэн зүйл тойрон зүйлсийг хараад байгаа. Тэгэхээр энэ цаавар аяг гэлээд юм ихээр бид нэр өөрийнхөө дотор л өнгөөхгүйгээр ер нь бусдыг ажиглах дээрээ илүү их цаг өнгөрүүлдэг юм аа л гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр ажиглаад байна гэдэг чинь тэр тодорхой хэмжээний субъектив тийм дүгнэлтүүд гарч ирж байгаа. Энэ дүгнэлтүүд дээрээ бид нэр суурлаад тэр хүн яг тийм байна уугүй юу гэдгийг бодтойгоор өөрийнхөө тэр субъектив одоо дүгнэлтээ илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн би тэгтүүмэн гэдгүүмаа гэж зарлдаггүй ч гэсэн чадахгүй байгаа гэдэг үйлдэлэрээ ч юм уу, бие хилэмжээрээ ч юм уу, царайны мимикээр ч юм уу илэрхийлждэг гэдэг. Би сая яг ингээд намаагаа ярьж байхад ингээд ойлголоо л доо. Ойлголоо л доо гэдэг чинь надад нэг юм асуулт төрлөө л доо. Өөрийгөө хайрлах гэтэгэнгუთ өөрийгөө хайрлахгүй болсон шалтгаан гэж бас нэг хүнд байгаах тий. Өөрийгөө хайрлахгүй болгох тэр хүчин зүйл нь юу байдаг юм бэ? Магадгүй одоо ингээд манай намаа чи хүүхдүүдтэй ажилладаг штэ. Тэгэнгუთ ингээд ээж аавууд хүүхдүүдээ одоо өөрийгөө хайрлахад хэрхэн суралцуулах вэ гэж асуумар санагдлаа. Яг оновчтой асуулт байна. Тэгэхээр одоо нийтлэг манай ингээд 40 нэмэх насны шинээр бол тий сэтгэл зүй гэж юу юм бэ? Бидний үед байгаагүй хүсэн байсан байгаагүй болжлаа. Тэглээгээ буруутсан юм алга гэдэг үг хэлдэг. Буруутсан байгаа юм баталгаа нь өөрсдөө шүү дээ. Яаж ийнэ гэхээр одоо самотик шинж тэмдгүүд амар их байгаа. Анагаах ухаан дээр очиод онцлогдохгүй байгаа тийм өвчнгүүд дандаа стрессээс үүдэлтэй байна. За астма олон хүний дунд орохоор амьсгааддаг. Амьсгал нь боогддог, давхарддаг тийм. Нүд нь харангуулаад цаашлаад бурхан алдаж ундаг. Тэгсэн хэрнээ ямар ч астмын тийм анагаах ухааны одоо шинж тэмдэг байхгүй.
жорыг хамж яддаг. Үнэ. Зүрхэн ойрхон дэлсдэг. Хүчил төрөгчний дутагдалд ордог. Пульс нь аюу амархан дээшилтэй ошлдог. Бөө имлэг домлог болоод бүх шинжилгээнүүдийг өгөөд энэ зүйлээс гараад байна гэж гарч ирээд. Гэтэл зүгээр яасан бэ гэхээр бусдын анхаарлыг татахтаа өвдөж юм уу эсвэл одоо өөрийгөө өрөвдүүлж тэгж бусдын анхаарлыг өөр дээрээ татаад хайр халамжийг тэгж аваа сурцсан юм байна. Бүр даалт ухамсартаа хүүхэд байхдаа тий ингээд өвдсөн үед нь л ээж аав нэг юм нэг яаж яах гэж хардаг бусд үед нь хайхрахгүй байгаадсан биз дээ тий. Эсвэл хэрэг тарьсан үед нь л ээж аав чи өстө нэрээ яагаад ингэж байгаа юм би чамаа юугаар дутаасан ингээд харч нөгөө хулгай хийдэг. Хэрэг тарьдаг. Тэгээ ингэжээж хайр халамж гэдэг юмыг авсан. Тэгэхээр бид нэр өдөртөө ойролцоогоор зүгээр дунджаар 35,000 шийдвэр гаргадаг гинэ. Өдөртөө тий. За тэгэнгүүт тэр 35,000 шийдвэрийн 80% нь unconsciously буюу тэр далд ухамсараар автомат үйлдэлүүд байдаг. Жишээ нь бид нэр цамцаа өмсөхдөө одоо 100 гараа хий, одоо баруун гараа хий гэж ярьдаг шүү дээ. Тэр шууд ингээл өмсдөг. Яг энийг яаж тайлбарлаад байна вэ гэхээр тэр далд ухамсарт байгаа автомат бодлууд хүүхэд наснд буюу тэр бага наснд юу өмнө юу худлаа юм, юу зөв юу буруу юм. Энэ өнгө цэнхэр юм байна, тэр өнгө ногоо юм байна гэдгийг ялгаж сураад байгаа юм. Тэгэхээр тэр 35,000 бодлыг чинь бидний ингээд одоо unconscious гэдэг чинь биднэрт хянагдах боломжууд далд ухамсараас гарч байгаа үйлдэлүүд учраас өөрөө мэдлгүй тэм үйлдэлүүдийг гаргачаад байгаа. Тэгэхээр бага наснд тэр мэдэрсэн, хийж сурсан, хийгээд дадчихсан үйлдэлүүдээ насанд хүрсэн хойноо хүн ямар ч өөрийн хяналтгүйгээр, ухамсаргүйгээр гарч ирж байгаа. Сэтгэл хөдлөл ухамсартай хэсгүүдээ шээ нейронууд явагдахгүй тэр доогоор явагдаад байгаа гэсэн. Тэгэхээр л хүүхэд наснда яаж хайрлагдаж өсч чинь, хүүхэд наснда сэтгэл зүйн хэрэгцээг хэр сайн хангасан байна. Эднэр чинь насанд хүрээд том болсны дараа хүнд тэгж нөлөөлөд байгаа. Тэгэхээр энэ бас нөгөө өөрийгөө хэрхэн яаж хайрлах вэ гэдэгтэй шууд холбоотой юм болчихж байгаа. Яг тийм. Яг ингээд нэг юм надад тэг санагддаг штэ. Хайрлагдсан хүнийг хайрлаж чаддаг ч гэх юм уу. Тэгэхээр нөгөө хүүхдүүдэд хайрал шүүхгүй, дүгнэхгүй бай гэдэл байгаа чинь л яг энэ л та тий. Тэгээ би өнөөдөр яг наашаа замд ирж байхдаа өөрийгөө хайрлах гэдэг сэдвийн талаар Эрик Фром гэдэг тэр эрдэмтний хайрлах урлаг гэдэг номыг жоохон сонирхоод ирлээ. Сэргээ харсан. Тэгсэн тэрэн дээр надад яг одоо ингэж тод бүр ингэ хүмүүст зориулж хэлмээр байгаа нэг хэсэг санаанд орж ирж байна л та. Тэр юу юм бэ? Боловсрсан хайр, боловсроогүй хайр гэж ялгчиж. За, боловсрсан хайр нь яадаг вэ гэхээр чи надаа хэрэгтэй учраас би чамд хайртай. Боловсроогүй хайр шүү. Тийм. За, боловсрсан хайр нь юу вэ гэхээр би чамд хайртай учраас чи надад хэрэгтэй. Ямар хөөрх юм бэ? Боловсроогүй хайр бас дахиад чи намайг хайрлаж байгаа учраас би чамайг хайрлаж байгаа гэж тавьдаг. Боловсрсан хайр нь би чамд хайртай, би чамайг хайрлаж байгаа учраас чи намайг хайрладаг гэдэг. Энэ их гоё байгаа. Хүн өөрөө тэгж хүнийг хайрлаж, хүнийг хүндлэж, эргэн тойрных нь бүхий л зүйлстэй хамт хүлээн зөвшөөрч авч иж буцаад нөгөө хүнээсээ хайр хүртнэ гэдэг юм. Тэгэхээр яг өнөө цагт бид нар яг нэгнийг хайрлаж чадж байгаа мó хэрэгцээнээс үүдээд нэгэнтэйгээ бас харилцаатай байгаад байгаа мó гэдэг чи хүртэл давхар өөрийгөө хайрлахын сэдвүүд орс хөөдөд явчихж байгаа. Тэнгууд бас дахиад яг асуулт гарч ирж байна. Нэрэл яг бидний үеийнхэн ч айгу өрөвдмөр ахгүй нөгөө ээж аав нар чинь яг гэдэг нэг социо үеийн хүмүүжлтэй бидний чинь 45 хоног ясалт өгч 45 хоногт шууд ингэж ясалт өгчдөг гэсэн гэдэг байна. Тэгээд одоо магадгүй намайг бас тэгжсэн байхаа орой ээжээс асууна. Тэгээд тэнгууд нөгөө хаанаас ингэж тэр одоо тэр ангид хідэн хүүхэд байсан те нэг хоёрхон нэг асрагч багш нэг одоо багш тэр хайрлах хэрэгцээ ингээд бүр хүүхэд наснаас бид ингээд өгч авч чадаагүй шүү дээ. Одоо тэр нь одоо ингээд хатуу үнэн болчлоо. Тэгэхээр нэгэнтээ одоо ингээд одоо би ингээд яг 38 таа. Тэгэнгუთ яг миний үеийнхэн яг нэг юм ярих бах. Яг сайн яг намайг хэлснийг яг ярих бах би ингээд хүлээмжшүүлэх байх гэж бодож байна. Нэгэнтээ бид нар ингээд яг хуу нийгмийн шалтгаанаар тэ амьдралын шаардлагаар бид нар ингээд өсчлөө шүү дээ. Одоо тэгээд тэгвэл одоо яах вэ? Цаашдаа яг ингээд яах вэ тэ? Ингээл яг ингээд нэг юм хайрлагтаагүй одоо хүнийг хайрлах чадахгүй нэг юм ойлгомжгүй нөхцөлд байгаа дах уу? Одоо ингээд яг яах вэ?
ямар арга хэмжээ авал тий. Тэгэхээр асуудлыг эхлээд юу гэдэг ойлгож тэрийг ингээ өөрчлөхийн тулд хамгийн ихний алхам чинь 90% гэж ярьдэн штэ тий. Та өөрөө асуудалтай байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эндээс л бүх юм болно. Би яагаад ч шүү дээ. Би зүгээр. Би ч амар гоё яж аваа харин төссөн. Намайг аав ээж минь чадхаараа хайрлсан тийм учраас би ингэж амьдарч байгаа гэд өөрийнхөө дүрээ бүтээчихэд яг үнэ. Өөрийнхөө тэр паразит байгаагаа, өөрийнхөө эго өндөртэй байгаагаа, өөрийн асар өндөр нарциссист байгаагаа тий хүлээн зөвшөөрөхгүйгээр би зүгээр гэж бодоод байгаа бол энэ асуудал хийцэж шийдэгдэх байхгүй. Харин надад асуудал байна, надад энэ тусламж хэрэгтэй юм байна гэд анзаараа харж байгаа бол хүн өөрөөгөө засах боломжгүй. Танд мэргэжлийн хүн хэрэгтэй, та сэтгэл зүйч юм сэтгэл засалчтай очоод өөртөө хэрэгтэй байгаа одоо тэр сэтгэл заслуудаа өөрийнхөө тавьж явуулах ёстой бодол мэдрэмжүүдээ өөрийгөө уучлах юм байвал өөрийгөө уучлах хэрэгтэй, ээж аваагаа уучлах юм байвал тэр бас тэр хүмүүсийг уучлах хэрэгтэй. Бидний яг өнөөдрийн энэ харах өнцөгт хэн нь илүү их нөлөө үзүүлж, хэн нь одоо хүртэл тэр ингээд рефлекс юм шиг ингээд дотроос чинь зураад байдаг юм бэ гэдэг тэр бодол мэдрэмжүүдээ л тавьж явуулах хэрэгтэй. Нөгөө гештальт сэтгэл заслалт ярьдаг байдаг шүү дээ. Гештальт бол хүнийг өнгөрсөн дээр нь илүү дүгнэж харахаас илүүтэй одоо байгаа цагт нь илүү гэж төвлөрүүлж та яг одоо тийм юм мэдэрч байгаа шүү гэдгийг одоо ойлгуулах зорилготой. Миний ойлгосноор л тийм байгаа даа байхгүй. Тийм шүү дээ. Нэгэнтээ тэр юм ингээд өнгөрсөн шүү дээ. Одоо тэг өнгөрсөн юм одоо яах вэ? Буцаж чадахгүй юм чинь тий. Өөрийнхөө фоныг хүлээн зөвшөөрөх. Та ямар фонтой хүн? Та ямар хандлагатай хүн? Тэгэх юм бол танд төхөхгүй байгаа токсик хүмүүсийн хүрээлээс та зайгаа барьж чадна. Та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж чадж байгаа учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бас хянаж чадж байгаа байхгүй. Тэгэхээр бас тэр чинь бие барихын нэг хэлбэр болоод л өгчөж байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч аргагүй гаргалгаагүй бол биш. Миний хэлгээд байгаа санаа биднэрт асуудал байхгүй тэглээгээд буруутсан юм алга гэдэг л энэ бодлоо. За үнэхээр асуудал юм байна. Хүлээн зөвшөөрё гэх юм бол ер нь нийгмээр арай ирүүл болчих гот. Тэгээ давхар Монголд ч юм бол одоо ер нь дэлхийн хаанч асуудал хүн гэж байхгүй. Асуудал хаа нэгтээ үргэлж байдаг. Нэг асуудал шийдэгдэх дараагийн асуудал гарч ирдэг. Тэгээ зүгээр асуудалтай гэдэг хүлээн зөвшөөрөл нэгнийгээс яг ойлгоод амтарч байгаа. Тэгээ энэ чинь сайхан торлох гэдэг байхгүй. Гэтэ яг ярьж байгаа шиг амархан зүйл биш л дээ. Туршлага шинжилэлт хоёр дандаа зодтолж. Одоо ингээд нэг юм зөвлөгөө харахаар эсвэл нэг жоохон одоо би ч гэсэн ингээл өөртөө ажиллах гэдэг ш надад тийм нэр асуудал байгаа юм байна гэдэг. Би бол хүлээж зөвшөөрсөн төрлийн юм. Наад тийм асуудлууд байна гэдгийг хамааралтайч гэдгийг ер нь ойлгоод байгаа. Тэгэн гут ингээл нэг юм автомат юм битгэх штэ тий. Нэг юм бодлоо зэгцэл тий. Заавал тийм бай, заавал йог хий гэх тэгэн гут нэг заавал гэх тэгэн гут миний тархич өөрөө ингээд шууд ингээд автоматар ингээд хамгаалагдчихж байгаа шүү дээ тий. Эсрүүцэж байгаа шүү дээ тий. Ингээд заавал тэг гэдэг гут би нөгөө ёстой гэсэн нөгөө нэг социийнхаа үеийн нөгөө үзэл бодлоос ингээд амхантаа ингээд нэг жоохон холдгон гут одоо нөгөө зөвлөгөөнүүд чинь тэгэх ёстой гэсэн юм байгаад байгаа шүү дээ. Тэр тал дээр жоохон тийм уян хатан байж болдгоо гэх юм уу тий. Яг нөгөө нэг над шиг ингээд ёстойгоосоо гарах гад байж байгаа хүмүүст одоо юу гэж зөвлөмөр вэ гэхүү миний асуулт оновчтой байна уу? Оновчтой байна уу? Нэгдүгээр ёстой гэдэг юм хааж байхгүй. Хүн болгон өөрсдийн гэсэн амьдралтай тулсан туршлагуудтай байгаа. Би юу гэж зөвлөх вэ гэхээр энэ зөвхөн миний субъектив үзэл бодол багаар л тасгах хэрэгтэй. За өөрөөр хэлбэл туршлага шинжилт хоёр дандаа зодтолж идэг гэдэг төрөөсөн шүү дээ тий. Хүн альва ямар нэгэн зүйлсийг өөртөө шинээр дадал болгохдоо, шинээр рефлекс болгохдоо, өөрийнхөө бодлыг зэгцлэхдээ яг үнэ хамгийн түрүүнд тархиж хамгаалдаг байхгүй юу? Жишээ авъя хэвлээ. Багнаас одоо эхийн хөвлөнөөс хүүхэд шууд төрөөд маш ихээр ойролтой шүү дээ. Стресстэй байгаа үстэй тий. Тэр чинь ингээд тэр дай сайхан дулаахан байсан хөвлөнөөс ингээд гадаад юм хүүтэй орчин гарч ирээ тэрнтэйгээ дасан цогцох гэж уйлж байна. Хөлд орох гэж бууж өгөхгүйгээр өдөр болгон тууштайгаар гэж тий хэдэн удаа унсан ч буцаж босоод баазгана тий. Энийг ингэж жишээ болгож харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн хизээч чи яг одоо тэг гэхэд за би тэгнэ гэдэг байхгүй. Тэг яг нэг тэгмээргүй санагдаад байдаг байлаа мэдээ тий. Баслоо манай үеийнхний онцлог юм да. Тий. Тэгэхээр энийг учир шалтгааныг эхлээд ойлгочих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юу надад хэрэгтэй юм бэ гэдэг зүйлүүд анхаарал шилэн сонгохын загвар гэж байгаа шүү дээ. Хүн өөртөө хэрэгтэй юм сонсдог, хэрэгтэй юм хийдэг. Тэгээ яг энэ зарчмаараа эхлээд тэр хугтгуунуудыг ойлгуулад л өрчих хэрэгтэй юм лээ. Ийм учраас сэтгэл судлалын судалгаанууд гэж байгаа.
саяхан гарсан тэр MRI судалгаагаар яаж нэгсэн чинь хүн төсөөлөх төдийд хүний бие хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг баталсан. Өөрөөр хэлбэл та боддоор энэ цаг уугаад байгаа мó эсвэл би энэ цаг ууж байна гэж төсөөлөд байгаа мó. Энэ хоёроос үл хамааран таны тарих яаж хүлээж авах вэ гэхээр яг тэрийг хийсэн мэтээр адилхан туршлага гэж хүлээж авдаг. Тийштэй нэг хүн болгон мэддэг жишээ өгдөг штеп нөгөө нэг хөргөгчөнд ороод хөлдөөд өгсөн байдаг. Тэгсэн чинь нөгөөх нь тэр хөргөгч нь нэмэх 10 хэдэн градустай байсан гэд. Тэгээд тэгсэн чинь тэр хүн зүгээр өөрөө нөө ухамсартай итгэцсэн байгаа байхгүй. Тэгээд би хөлдөөгчөнд байна гэд. Тэр чинь хүний тарих тийм ухамсартай, тийм агуу байгаа байхгүй. Тэгээд нэмэх градуст хөлдөөд өгчих хэмжээний тийм чадaltaй байгаа байхгүй. Энийг хүн болгон мэддэг жишээ. Гэхээс шалтгаалаад тэр чинь ингээ өөрчлөгдөд байгаа зү. Сая тэр нэг 2014 онд хийсэн тэр Харвардын судалгаан дээр ингэж байгаа байхгүй. Нэг төгөлдөр хуур тоглохыг хүссэн хүмүүсийг бүтгэж яваад хоёр бүлэг болгож хуваагаад. За эхний бүлэгт нь бол яг ингээд нэг багш орж ирээ те өдөр хуур ингээд боддоор ингээд тоглуулаад. Нөгөө бүлэгт нь яаж ийнэ гэсэн чинь зураглалын аргаар төсөөлүүлсэн гинэ. За одоо та нар сурч ин шүү те одоо ингээд хуруугаа энд тавьж нэр төсөөлөөрэй. Тэгээ 2 сарын дараа нөгөө тэр аяыг одоо хэрхэн яаж сурсан байна вэ гэдэг өсөлтийн хэмжээд үзсэн чинь хоорондоо их төстэй хэмжээний чүд зөрүүтэй төстэй хэмжээний өсөлттэй байсан. Бараг адилхан түвшин сурна. Тэгэхээр хүн төсөөлөд байгаа зүйлс чинь бодит амьдрал дээр яг таны байгаа байдал дээр биеийн хилэмж, царайны мимик одоо энэ харц марц үйл хөдлөлөөр илэрхийлээд байдаг гэсэн үг байна. Бид нэр одоо юу гэдэг кино театрт кино үзэх үед ч гэдэм эсвэл нэг эвгүй хүн үнэртэй хүний хажууд суучих үе те дотроо ингээл за зүгээр гэж байгаа хэрнээ би найл хийзэнэ ингэсэн те харц марцын найл хийзэнэ нэг юм уу хараад нөгөө тийшээ ингээ харж марцсан юм байгаад. Энэ ерөөсөө бодож жишээ. Тэгэхээр энийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Энийг маш сайн ойлгоцсон хүн багаар хичээдэг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ дээр нөгөө төвчээр хэрэгтэй л дээ. Мэдээж хилж байгаа шиг сайхан зүйлийг бодоод бай. Та амьдралаа сайхан болгоно гэж хичээгээд бай. Та энэ зүйлийг хамааралгүй болгоно гэж өөрийгөө бодоорой гэдэг чинь хэлэхэд айгүй амархан easy. Тэгээд тэхгүй байгаад болчих юм бэ штэ. Гэхдээ яг тэрний хамааралтай болцсон. Яг тэрнгүү бол амьдрч чадахгүй гэж бодож байгаа хүмүүст бол энэ асар их хэцүү зүйл байхгүй. Маш их одоо стрессний дотоод зөрчил явагдана. Хуучин байсан одоо рефлексээс нөгөө рефлекс рүү оруулахын тулд тэр чинь нөгөө тархич нь хамгаалах механизмаараа тэ хийхгүй байна гэдэг эсэргүүцэлд үзүүлж биеийн дархлаа нунан өвдөн одоо ингээд тамхины донтолтой хүн яадаг үлээ тэ булчингууд нь ингээд чангараад шүүмэс таталж явагддаг штэ тэ энэ ч мөрбөд жишээ байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ бол хийхэд маш хэцүү зүйл. Тийм учраас би ийм хэцүү зүйлийг хийж байна. Би энийг хийж чадна гэж өөртөө хэлээ. Тэрнээс биш тийх ёстой гэж бол бодоод хэрэггүй байхгүй. Тэр дүрм биш. Тэр хаанаас хинбугаар гараад ирсэн хууль юм бэ гэд мэдэхгүй те. Харин сэтгэл зүйч мэрэгжлийн хүн танд яаж туслах вэ гэхээр багаар та өөрөө ч анзаараагүй байхад таны өмнө нь энэ бол буруу зүйл штэ гэдэг юм чинь сэтгэл зүйч чинь таныг энэ тийм байж болно гэдэг байранд тавьж идэв. Ийм учраас танд мэрэгжлийн хүн хэрэгтэй гэдэг. Яагаад вэ гэхээр хүн түрүү хэлсэн те өглөө шөнийн 8 цагт л дойрондоо зарцуулдаг үйлцэн 16 цагт дандаа гадаад ертөнцийг ажиглаж амьдарч идэг учраас доторлуугаа өнгөх цаг биднэрт байдаггүй. Тэгэхээр нөгөө одоо сэтгэл зүйчийн өдөртөмжөндөө автотренинг хийлгэх, ховсонд орох, бясалгал хийх өөртөө mindfulness хийж сурах гэдэг юмнууд чинь YouTube-ээр ингээд сонсоод хийх болон мэрэгжлийн хүн дээр очиод тухайн өөрийнхөө итгэдэг сэтгэл зүйчийнхээ хоолойноос сонсоод дагаж хийгээд дотроо төсөөлнө гэдэг чинь арай илүү бодиттой юм болж байна. Тийм амт харилцаа бол шал өөрлөлтөө. Сайн ингээд бодлоо л тоо. Ингээд бүх юм ингээд тэнцвэртэй хэрэгтэй те. Өөрийгөө хайрлна гэж амьдралаа хай гэсэн үг мэдээж биш те. Өөрийгөө хайрлна гэд хажууд ханаа золиослол гэсэн үг мэдээж биш. Тэгэхээр ингээ бүх юмыг тэнцвэртэйгээр авч явал айгүй зүгээр бах. Гэхдээ л та өөрийгөө хайрлцсан, өөрийгөө ойлгоцсон нөхцөлд бол ингээ таны эргэн тойрныхон, таны үр хүүхэд те, таны гэр бүл ч гэсэн тийм аз жаргалтай болох байх гэж бодож байна. Энэ тал дээр. Тий. Одоо сүүлийн үед гэр бүл салгалт бас нэлээд хэрчийг авч байгаа. Залуу хүмүүс нөгөө техник, технологи шинжлэхдгийн хэрээр юмсыг илүү амархан, хялбархан, 2 дахин хурдан болгох нь илүү ашигтай гэдэгт бид нэр автоматар итгэж эхэлж байгаа. Тийм ч учраас амьд харилцаан дээрээ хурдан үр дүн гаргахыг хичээгээд байдаг. Хизээч нөгөө хүнээ гүц таньчи энэ хугацаа ордог гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр анхнаасаа ганцхан буруу үйлдэл хийхэд тэрэн дээр нь чи надад тохирохгүй
байхгүй. Анхнаасаа ганцхан сэтгэл зүйний хэрэгцээг нь хангахад энэ хүн л миний амьдралын бүхэл ертөнц юм байна гэд ингээд хурдан шийдвэр гаргаснаас үүдэлтэй өдшөө болж байгаа. Өөрийгөө хайрладгүй хүний хажууд хүн байхтай хизээж тэр хүнтэй ойр дотны байж чадахгүй. Яагаад гэвэл өөрийгөө хайрладгүй хүн өөрийг нь хайрлах гэхээр тэр хайраас цугтаадаг. Боломжит бүх нүх гарцуудыг хайж идэг. Хайраас айгаад байгаа. Халамжлаад байна гэдгээс нь биш. Наадхан энгийн бидний амьдрал дээр тохиолддог жишээ нь жист өнөдөр амар хөрхөн харагдаж байна. Гэтэл ихэд дүүртэй хайргүй юм болоо бит худлаа яриад. Эсвэл чи надаас юу гоох гээд байгаа? Гэж хэлдэг. Өөрийгөө хайрладаг хүн юу гэж хариулах вэ гэхээр баярлалаа өнөөдөр ямар гоё үг сонсч байна. Тэ өнөөдөр хичээсэн юм аач гэдэг. Бас өөртөө итгэл бас тэр хэмжээгээр нэмэгдэж штэ тий. Бүх юмд нь нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө хайрладаг хүний хажууд эргэн тойрны бүх хүмүүс нь тайван байдаг. Гэр бүлэнч тэр, найз нөхдөнч тэр, аав ээжинч тэр, ханитланч өөрөөч тэр. Өөрийгөө хайрладаг хүн дандаа ямар нэг юм дутуугийн комплекстэй юм шиг нэг л юм хайж идэг тийм. Жишээ нь би тархлаад байна. Би бүдүүн байна. Өөртөө хизэж ингээд 5-10 хил турсан ч тэр сэтгэл ханамж нь төрөхгүй байхгүй. Би одоо хангалттай турчлаа гэж хизэж бодохгүй. Дахиад нэг жоохон гэдэг. Би амар царай муутай байна. Би ингээд энийгээс засмаар тэрийгээ өөрчлөмөр байна. Тэгээд мянга тэрийгээ өөрчлөөд ингээд зассан ч дараа нь дахиад дараагийнхаа одоо би арьсаа татвал гэдэг юм. Тэгэхээр эн чинь ингээд эргэн тойрныхоо бүх хүмүүст их төвөгтэй байдаг. Тэгээ ингээ өөрийгөө хайрладаг хүн эргэн тойрныхоо хүмүүсээс дандаа юм өөгийн олж харж идэг. Паах чистэн мэрэ жилийн өмнө дургаас ямар байлиг тааралцсан тураач. Цаварсан юм. Хүүе на нүүр ам чи ямар амар батхтай болцсон юм бэ? Цэвэрлж мэвэрлж байгаа юм уу? Тэ? Йоо чамд богнос зөхгүй байна. Ямар царай муутай болцсон. Яагаад тайруулсан? Хөөх ямар амар шууд тэгээд хэлчихдэг хүмүүс бас яг байдаг те. Өөрийгөө хизээж хайрладаг хүний сайхныг харахаас илүүтэй дандаа өхөөг нь алдаг. Өөртөө нь адилхан байгаасаа гэдэг чинь ижил төвшний хүмүүсээ хагаа яваад байгаа байхгүй. Чи ч гэсэн надтай адилхан бидтэй гэдэг нөгөө хантай байх өдрөнд чинь хүний сэтгэл санааг илүү амар болгодог шүү. Яг түүнтэй адилхан өөрийгөө хайрладаг хүн бусдаас ч гэсэн өөрийгөө хайрлахгүй байх тэр юм ингээ хайж. Түлэг далд ухамсартай өөрийнхөө бас нэг жоохон муу байгааг ойлгоод байгаа юм биш үү? Мэдж байгаа. Тэд нар амар мэдж байгаа. Тэгээ өөрийнхөө тэр сул талыг нөгөө хүндээ ажилуулахгүй тул төрүүлдэг чинь байлт юм. Тэгвэл тий. Тэгээд нөгөө өөрийг нь тийм байна гэж хэлчихэр чинь өөдөөс харж байгаа хүн чинь хөөе би нэрээ тийм байгаа багтаа гэд юу нөгөө уртлын үний харах мантай тий. Эцэс нь өөрөө ч гэсэн нэг адилхан юм байж гэж дотроо бодож байгаа ч гэсэн тэр үгийг хэлдэг байхгүй. Ер нь их ихтэй. Бас тэгэхээр энэ бас яг өөрийгөө хайрлах гэдэг чинь нэг бидний ингээд тоо томшгүй олон удаа сонссон гэдэг тоо томшгүй олон ингээд ментор коуч одоо энэ сэтгэл зүйч нарын хэлсэн өгсүүд байгаа хэрэгжүүлэх дасгалууд байгаа. Гэхдээ бид нэр юуг нь орхигдуулдаг вэ гэхээр ингэх нь яагаад чухал юм бэ гэдгийг хизээж сөхөж харахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэгээд нөгөө автомат бодлуудыг оруулчихж байгаа тийм. Тэр нь юу яах вэ гэхээр дэлгүүрээр массажинд ор. Яг хөө эднэр байж болно л доо мэдээж тэндээс тодорхой хэмжээний допамин авч байгаа. Гэхдээ эн чинь хямдхан допамин байхгүй юу? Хямдхан допамин гэдэг чинь тухайн үедээ үзэгдээд өнгөрч байгаа үзэгдэл. Урт хугацааны допамин гэж байгаа шүү дээ. Байнгын өөртөө сэтгэл ханамжтай байх чинь урт хугацааны допамин, үнэтэй допамин. Хямдхан допаминууд нь болохоор яг одоо ингээд тухайн үедээ мэдрээд болох үед байгаа байхгүй юу? Эн чинь бол нөгөө стресс менежмент гэж хэлэх нь хамгийн зөвлөдөө тийм. Ойр таны жоохон ядраад нойргуудад амар их ажилтаад гэтээ ажиллаа өөртөө ингээм амжуулаад дуусгацсан өөрөөрөө бахархсан бол би өнөөдөр сайхан орно. Би өнөөдөр ямар ч ажил хийхгүй гоё ингээд массажинд ороод өөртөө цаг гаргана. Энэ бол та өөрийгөө хайрлаж байгаа стресс менежментийн арга хобби мобич гэсэн. Яг тэр сэтгэл зүйн төвшөндөө өөрийгөө хайрлана гэдэг байгаа чинь л ерөөсөө өөрийнхөө бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Өөрийнхөө байгаа тэр нэг жоохон ч гэсэн сул талаа өөрийнхөө бүр онцлог талд болгох. Жохон яриалагч гэсэн өөртөө тохирсон хувцас өмсчихдэг нүрэн батгатай ч гэсэн тэр батганыг амар нуух гэж хичээгээд байдаггүй тийм өөрийнхөө нүдний ингээд бусдаас онцгой том ч гэсэн тэр том нүдээ өөрийнхөө онцлог болгоод ингээд өөрчлөлт хүмүүс байдаг шүү дээ. Эднээс чинь утгаараа өөрийгөө хайрлаад байгаа байхгүй юу? Өөрийгөө уурлаж болно гэж зөвшөөрдөг, өөрийгөө гомдож болно гэж зөвшөөрдөг, туниж болно, хүнтэй ам мөрөлтөд зурж болно, үзэл бодол зурж болно гэд эерэг сүрэг бүх сэтгэл хөдлөлүүдээ байгаагаар нь үлээгээд авсан байгаа хүн чинь хизээж
би тийх ёсгүй ингэх ёсгүй гэсэн тэр хайрцаг дотор өөрийгөө оруулдаг байхгүй. Тэгэл би муухай байж болохгүй, би тиймч байх ёстой, юмч байх ёстой гэдэг тодорхой хэмжээний ёс зүй байх ёстой. Тэгээ стилчүүч нь л бүр юм хитээцэн бодлыг хэлээд байгаа шүү. Одоо ингэ яачаар аюул дараа нь энэ одоо юугаа солиороод байгаа юм бас ороод ирэх тал байдаг. Тэгээд хитээцэн бүр байнгын давтамжтай байх бодлыг хэлж байгаа. Тодорхой хэмжээний ёс зүй хүнд байх ёстой ч тэр сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг бид нэр хянах боломжгүй. Нэгэнтээ таныг уурлуулах даавар чинь тархин дотор ялгарсан бол таны ууртай харт чинь өөрчлөгдөхгүй. Нэгэнтээ таныг жаргалтай байх окситоцин, допамин гэдэг даавар чинь ялгарсан бол таны энэ гэрэлцэн инээд чинь өөрчлөгдөхгүй байхгүй юу? Яг эн чинь нөгөө далд тухамсараас гарч байгаа бидний үндсэн физиологийн хэрэгцээнүүдтэй төстэйгээр даавар ялгарчихсан л бол та тэр мэдрэмжийг авцсан гэсэн үг. Мэдрэмжийг авцсан л бол таны бие чинь хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Гагцхүү тэрийг яаж хэмж чадах вэ гэдгийг та хэрхэн сэтгэл хөдлөө таньсан бэ гэдгээр л одоо өөрийгөө хайрлах гэсэн үг. Өөрийгөө хайрладгүй ээжээс өөрийгөө хайрладгүй хүүхдүүдээс үс гэдэг шүү дээ шинээр. Тэгэхээр энэ тал дээр зөвлөгөө өгвөл одоо ээжүүдтэй нэг тий цаан зөвлөмж хүргүүл хүүхдүүдтэйгээ яаж харьцвал тэр ээж тэгтээ яг өөрийгөө хүлээн зөвшөөрсөн ээж тий за би нэг өөртөө хайргүй шүү өөрийгөө хайрлахгүй байгаа шүү гэд мэдж байгаа мөртлөө одоо би ч гэсэн тий ингээд хүүхдүүд дээр яг энэ алдаа гаргаад идэх байхгүй. Тэгэнгუთ эргээд ингээд над шиг өөрийгөө хайрладгүй хоёр хүүхэдтэй одоо болмооргүй л байна тий. Яг зөв. Энэ дээр хоёр төрлийн зөвлөгөө би бол санал болгоно. Эхнийх нь бол одоо нөхөртэй гэр бүлтэй бүтэн байгаа гэр бүл яах вэ гэдэг. Эхийн хайр гэдэг чинь угаасаа нөхцөлгүй хайр байдаг. Ганцхан нөхцөл нь юм гэхээр чи миний хүүхэд нь мөн л бол тэгээд бусд нь ямар ч одоо хамаагүй. Тэр хүн ямар ч хүн байсан их хүн бол хайр ингээ ундарч идэг. Тэгэхээр ээжүүд бид нар ерөөсөө тэр хайрыг хянах боломжгүй байна. Сэтгэл судлал байгалийн шинжлэх ухаан биш. Гэхдээ тархинаас гарч байгаа тэр дааврууд сэтгэл хөдлөлүүд чинь байглаас ялгардаг. Тэгэхээр төлөв зөвлөгөө орчиж байгаа ч баталгаатай болчихж байгаа. Аавын хайр юу вэ гэхээр аавын хайрууд бол нөхцөлтэй байдаг гинэ. Чи ямарваа нэгэн одоо хэрэг тарьсан. Чи ямарваа нэгэн хэрэг тарьсан бол ямарваа нэгэн буруу үйлдэл хийсэн бол чи хийснээ өөрөө хүртэх ёстой гэж аавд үздэг. Чи өөрөөрөө над амьдралаа тул. Чи юу хийсэн түүнийгээ хүртэнэ гэж аавд үздэг. Тэрнээс биш ээжүүдийг бодвол арай илүү одоо тийч урд дурны ороход баг л байдаг юм байна л да. За муу авсан юм уу одоо яах вэ? Муу авсан бол тэгэл одоо муу аваа үз. Ээжүүд бол яагаад муу авч юу? Ямар нэг сургалтанд суух уу? Тэ чамд юу хэрэгтэй байна? Чамд хичээл хийх цаг гарахгүй байна уу? Уцаж хураах уу гэдэг юм яаж. Тэгэхээр энэ ээжүүдийн хянж болохгүй юм байна. Тэгэхээр тэрэн дээр бол аав түлхүү ажиллах нь одоо тэр өөрийгөө хайрлахгүй байгаа ээжийн тэр орон зайг нь нөхөд өгч. Та биш аав нь илүү тулд ажиллана гэсэн үг. За тэгвэл ганц би аавд сонсороо ханаа чи даалгавар нь хэлэх нэ. Тийм. Аавд нөгөө юм хатуу байж чаддаг гинэ. Ээжүүд бол өрөвдөөд байдаг. Ингээд нөгөө хүүхдээ бас нэг чангадуулчих вэ гэл дараа нөгөөдөл чинь гимшээл тэгээ би та хүүхдээ ингээ айцсан муу. Тэг яг дараа нь гимшдэг шүү дээ. Аавд бол тэг өсөө гэж надад хийх хүсэхгүй байвал энэ чиний сонголт. Чи ирээдүйд сайхан амьдрмаар байгаа мó гүм үү ч юм уу. Эсвэл хоолоо идмээр байгаа мó идмээргүй байгаа мó дүүрнэ хичээлээ хийж гэдэг юм уу те. Аавд бол юм нөхцөл тавьж чаддаг гинэ. Байгалиасаа угаасаа тийм нөгөө одоо юм тууштай байх, ярилцах байх гэр бүлээ хамгаалах гэдэг чинь тэр эрэгтэй хүний тархин дотор бас байдаг онцгой нэгэн тэр юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол аав төлхөө ажиллах юм бол бас хүүхдүүд арай илүү өөрийгөө хүлээн зөвшөөрсөн, арай илүү амьдралд нэг юм төвчээртэй тийм байх болох юм байгаад. Хүний өөс төрсэн цагаас нь авч үзвэл одоо байгаа хандлагын 50% нь генетик удам шиг, үлдсэн 50% нь ер нь төрний амьдралаас авсан туршлагууд байна. Энэ удмын юм гэж ярих чинь бас нэг юм 50% нь 50% бодлооч гэдэг байхгүй. Тийм. Яг л нөгөө нэг суур үзэл дадлууд нь л болохоос биш. Яг л тийм орчинд өснөөс л болохоос биш тий. Яг 100% удам руу бас өгөх бас өрөөсгөл болчиход байгаа шүү дээ одоо шинжлэх ухаанчаар бол. Тийм. Тэнгүүд одоо нөгөө ганц бие аавд байгаа, ганц бие ээжүүд байгаа тий сингл аав ээжүүд байгаа. Энэ дээр би яаж зөвлөгөө өгөх вэ гэхээр яг одоо нөгөө мэрэгчлэн дээр очиод нөгөө зөвлөгөө авахдаа цаг маг нь хомс байдаг юм хүмүүс бол тэгээ өнөөдрийн дугаарыг сонсож явах юм бол юу зөвлөх вэ гэхээр
танд эхлээд төвчээр гэдэг юм хэрэгтэй. Тэгээ өөрөөр хэлбэл биднэрт туслах хүн байхгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр төвчээр гэдэг чинь түрүүн би хэлсэн асар их юм шаарднаа. Унсан ч дахиад босох тэнхээтэй бай гэдэг. Ээжүүдийн хайр угаасаа нөхцөлгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Та яаж ч яц хүүхдээ нөхцөл тавьж одоо чи тэрийг хиймээр байвал энийг хий гэдэг ийм юм тавиад та дараа нь өөрийгөө одоо шийтгэх гэх юм уу, гимших гэх юм уу, ийм юм мэдэрнэ. Тэгэхээр тэр нөхцөлтэй хайраа эхлэх болчих. Өөрөөр хэлбэл за чи өнөөдөр хичээлээ сайн хийгээд шалгалтын дээр онц авах юм бол би чамд хүсэж байсан пүүзийг чинь авч өгнө шүү. Тэгтээ ээжүүд тэр шалгалтын дээр онц авсан чи онц аваагүй ч тэр пүүзийг угаасаа авч өгөх л байхгүй. Энийг бол чинь тий угаасаа авч өгнө. Зүгээр л хүүхдэд тэгж хэлж байгаа. Гэхдээ ингэж хэлэхдээ та ухамсартай яаж хүлээж авч байгаа вэ гэхээр гимшлэр хүлээж авч байгаа. Паах чи хүүхдээ нэг ганц пүүз авч өгөхийн төлөө чи ийм юм барьцаалж байгаа юм. Гэхдээ ил ухамсартай хизээч нэг хүлэн зөвшөөрдөг. Тэгээд нөгөө маскулин, фемини гэдэг энэ хоёр юм байгаа л да. Тэр маскулин гэдэг чинь ерөөсөө нөгөө тестостероноос ялгарч байгаа эрэгтэйлэг шинж чанар, фемини гэдэг чинь эмэгтэйлэг шинж чанар. Тэгэхдээ маскулин гэдэг чинь зөвхөн эрэгтэй хүнд байдаг давар юм хөр үгүй тодорхой хэмжээнд эмэгтэй хүнд ч гэсэн байж болдог юм байна. Тэгэхээр нөгөө хүн өөрөөр гарна гэдэг нь арай илүү маскулин эрэгтэйлэг давар арай илүү өндөртэй эмэгтэй хүн бол яах вэ гэхээр тэр нөхцөлгүй хайрыг бол хангалттай нэг амар хичээж ил гарах байгаа. Чи хийгээгүй бол одоо чи хөтгөх ёстой гэдэг арай илүү нөгөө аавуудын гаргадаг, авирыг гаргадаг гэсэн үг байхгүй юу? Фемини өндөртэй нөгөө хүлцэнгүй ээжүүд маань яадаг вэ гэхээр чи өстой нэрээ ингээл зовон барив хүн ингээл бүз мүз авч байгаа өөдгөө штэ ингээл наадах дээр нэг онц авчихгүй гэрийн даалгавраа хийчихгүй гэж үглээд. Тэгэхээр энэ дээр маань ээжүүд өөрсдөө гэрээрээ бясалгал хийгээд үзүүлэх зүгээр бага өглөөний 30 секундээс ахуулаад өдрөөр 10 секундыг нэмээд авахд болно. Ер нь бол өглөөний 5 минутыг өөртөө зарцуулбал их зүгээр. Имрай судалгаагаар төсөөлөлтүүдэд хүний бие хариу үйлдэл гардаг гэдгийг мэдээд авчих юм бол өглөө болгоны өөртөө хэлж байгаа тэр үнэт гой үгсүүдийг та өдөржингөө мэдрэх байхгүй. Энэ хамгийн ихний алхам. Хоёр дахь нь юу гэхээр боломж байвал аль болох хүүхэд танаас тусдаа бод гал юмаа гэдгийг цаг тутамдаа хүлээн зөвшөөрөх гэж оролдох хэрэгтэй. Яадаг вэ тэгэхээр нөгөө ганц бие ээжүүд маань яадаг вэ гэхээр бүхий л амьдралаа нөгөө хүүхдүүдтэй зарцуулдаг учраас дараа нь хүүхдээ том болоод ингээд цаашаа гэр бүл зохиогоод явах гэх тэгэхээр би чиний төлөө бүх амьдралаа зориулсан байхад яхаараа би чамаас ийм юм авах ирэхгүй байдаг юм бэ гэдэг нөгөө аим шигтэй түүл яах гэж гаргасан. Тэгтэл яг тэр нөгөө сингл мамууд бол тэгж бодохгүй байхгүй. Би авах хэрэгтэй гэж. Тэгэхээр чи нөгөө арай хийж босгосон амьдралын бас нураалцах гэдэг шүү дээ. Яг үгүй та ээж чинь юм гээл тийм нөгөө явгаар үлсэн шүү дээ. Тэгэхээр цаг тутамдаа тустай хүн шүү. Цаг нь болохоор явна шүү. Өөрөөсөө явуулах хэрэгтэй. Тэр хүүхдээ та чин сэтгэлээсээ хайрдаж байгаа бол хайрч угаас ингээд таван янзаараа байгаа шүү дээ. Нийгмийн найз нөхдийн гэр бүлийн ээж аавын тэгээ хосын гэдэг. Тэгэхээр тэр хүүхдээ болвол та чин сэтгэлээсээ хайрлаж байгаа болвол тэрийг явуулах бас юм. Цай өөртөө олгохын тулд хамгийн ихний алхам нь цаг нь болохоор явна гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрүүлээд тусдаа бодгал хүн надаас өөр хүн. Таны хүүхэд учраас тантай яг адилхан байх албагүй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэгтэй. Би баг багтаа ийм байгаагүй энэ хүүхд айгүй хачин авд ингэж байгаа юм би ойлгохгүй гэдэг. Үгүй танаас өөр хүн байхгүй юу? Би энэ танаас ургаад гарсан л үнэн болохоос биш. Яг тантай ижлэх нь ингээд ийм сями ихэр чинь төрсэн гэсэн үг биш юмаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Яг. Тэгээд эндээс ингээд хэлэхэд амархан л та тийм. Гэхдээ багаар л оролдоод үз. Тэгээд дэрнийг төвчээр гэж хэлээд байгаа. Тест гэж хэлээд байгаа. Тэгээд багаар оролдоод үзэхэд хүн ямар нэгэн рефлексийг бий болгоход 66 он хэрэгтэй гэдэг гинэ. Эхний 22 хоногт нь тэнцэлддэг. Би яхаараа хуучин ийм л байсан. Одоо яагаад өөрчлөгдөх ёстой юм бэ? Уучнараа болоодсэн. Дараагийн 22 хоногт нь хүлээн зөвшөөрөх үе шат явдаг. За одоо тийм инкесүр арахгүй бол хийхээс гэж байгаа гэсэн. За үлдсэн 22 хоногт нь тэрт нь та өөрөө ч мэдээгүй байхад дандаа хийдэг зүйл чинь болчихсон байх болно. Бодлуулалт. 2 сарын хугацаанд л хгүй ерөөсөө. Тэгэхээр дараа гэж хойшлуулахгүйгээр яг одооноос яг өнөөдрөөс
өөртөө бүр ингээд нүдэнд харагдах газараа бичих юм уу? Тэ өөртөө ингээд байнга сэрүүлэг болгоод утсан дээрээ гэх юм уу? Нэг өөрөө мэдээл хичүүлэх зүгээр. Тэгжил зөвлөн дөө. За баярлалаа. За яг хөө цөмөр альва амиг дахиад нөгөө тэнцвэртэйгээр харж нэгтгэр сурах юм байна тий. За хоёрдугаарт ингээд яг тэр хүүхд нэрээ хүүхд чи яг танис юм ихэр биш байхгүй тий. Нэрээ тэрийг бид нар хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. Бас ингээд зарим ээж аавд хэлмэр ч юм шиг санагддаг шүү дээ тий. Ингээд чи өөрөө тэр хүүхд яг тэр хүүхэд хүсэж байгаа мó чи өөрөө хүсээ тэр хүүхдийг бүтээх гээд байгаа мó гэл тий. Гэтэл ингээд өөрийнх нь нэг талын тусгалыг хаяада нэг ээж аваад бүтээх гээд байдаг шүү дээ тий. За тэрэн дээрээ ингээд харъя. Юу ч ёстой биш, юу ч тисэхгүй гэд яг уу ярьдаг бол яг уу энэ дадлын хувьд бол жоохон тисчгэд тий. 2 дахь сараас эхлээд тань дадал болчих нэ. Тэгээд тэр дадал маань эргүүлээ танд одоо өөрийгөө хайрлахад том бас алхам дэвшилт болох юм байна. Та шинжилгээнд дээр ирүүл гараад байгаа мөртлөө тий ямар нэгэн бид чинь бие дагаа сэтгэл чинь зовир илрээд байвал заавал мэрэгчлийн хүн тандаараа гэж мэрэгчлийн хүнээс тусламж аваач гэж одоо хүсмээр байна. Энийг одоо сэтгэл зүйч болгон энэний өмнөх дугаар дээр төгшөөрөөр 8 авчдгаар ярьсан. Тэгээд тэгэхээр яг л одоо ингээл яг давхцаж байна ингээд хүмүүс айгүй их нүнэгсүүлүүд эмнэлгэрлэх яваад байдаг. Яалтчгүй тэр хүн өвдөд байгаа байхгүй юу тий. Яалтчгүй зүрхэнд дэлсээд байгаа нь үнэн. Тий яалтчгүй даралт нь ихсээд багасаад байгаа юм яг үнэн. Гэхдээ очиод үзэнгуут нөгөө эргэн тойрных нь одоо юу гэдэг гэр бүл ч гэсэн угаасаа л яг тэгжтэй тий санхүү мөнгө ч гэсэн асуудалтай боллоо. Тэгэнгуут энэ нэг хүн нэг эрүүл аваад байдаг тэгсэн мөртлөө миний би өвдөд байна гэх. Тэгэхээр нөгөө эргүүлээд гэр бүл дотор ч гэсэн үл ойлголцол үүсдэг. Тэгэхээр та өөрийгөө аль болох ёстой нөгөө дотгошоо нэг удаа чагнаач гэж одоо хүсмээр байна. Тэгээд маш сонирхолтой сэдвийн талаар хуваалцсан намынаа сэтгэл зүйчтэй дүүдээ маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд амжилт хүсье. Дараа зав заагаараа хичээхэн подкастад оролцоороо гэдэг. Би чи хүмүүстэй гяс ингээд нөгөө подкаст камерныхаа өмнө гяс ингээд дараагийн хурлыг хэлж авчиад байгаа шүү дээ. Тэгээ маш их баярлалаа. Тэгээ дүүгээрээ бас бахархаж байна. Маш залуу хүн одоо ингээд өшөө доктортой суралцаад явж байна. Дахиад давхар нарийсаад явж байгаа юм байна. Маш их энэ одоо гэр бүлийнх нь хүн бас их мундаг бай тээ ингээд энийг дэмжээд ойлгоод байна гэдэг гэр бүлийнх нь хүнд бас дүүгийнхээ өмнөөс маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлж байна. За баяртай.